Дэлхийн монголчуудын эмдэл радио 88.1 урлагийн дээр сугаатруулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахин айлтгая. 7 өдрийн даваагаас баасан гарагийн цаг мөчид радион 3 дугаар студиэс та ганцаараа биш гэсэн гайхалтайгаа оройтаагаар та сайн нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 11 цаг 11 минут болсон өнөөдөр 2025 оны 4-р сарын 24-ний пүрэв гарагийн та сайн нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч гэрлээ найруулагч Арган болдын ангарганаар арилж байна. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар автомашин авах гэж байгаа бол Simple-ээр аваарай гэд автомашиныхаа зээлээр Simple за мөн Туркийн Ocean брендийн Magni Gift to Health гэсэн үрэтэйгээр хамтран ажиллаж байна. Баярлалаа. За пүрэв гараг болгонд бид бүхэн хамтдаа дурсамжаа хаваалцдаг. Тэгэхээр өнөөдөр бид бүхэн хамтдаа дээр үеийн зурагчны газрын гэдэг сэдвээр дурсамжаа хаваалцах нь байна. За тэгээд дээр үе зурагчин орж нөгөө зураг авахулдаг байсан шүү дээ. За тэр тухай дурсамжаа хаваалцах нь байна. За тэгээд та манай шууд эфирээр холбогдож орж ирээд дээр үед буюу одоо тэр социализм үеийн зурагчинд очиж зураг авахулж байсан дурсамжаа хаваалцаад за тикета хэдэн настай байсан, тэр зурагч нь хаана байсан. За тэр үед авахулсан зураг одоо танд байдгүй, хэдэн төгрөгөөр авахулснаа санаж гэнэ үү гэх мэтчлэн дурсамжаа сайхан хуваалцаарай. За миний хувьд бол Дархан хотод өсөж төрсөн гэдгийг бол манайхан сайн мэднэ. Тэгээд бид нар 16 давхар чинь Монголдо хамгийн өндөр барилга байлаа шүү дээ. За 16 давхрын доор зурагчин байдаг байлаа. Өөрсгөний төвийн доор зурагчин байдаг байлаа. Миний л мэдхийн шүү. За тэгээд очиж одоо нэг юм баяр ёслолоор очиж авахулдаг гэсэн хүүхдийн баяраар ч юм уу тий. Тэгээд дараа нь нэг өнгөт зураг гарлаа шүү дээ. Одоо өнгөт зураг гарсны дараа бид нар 4-р ангид байхдаа Дархан зочид буудлын тийнд одоо ангиараа авахулсан хамгийн анхны өнгөт зураг маань байдیں۔ 4-р анги 1991 он гэсэн үг тий. Тэгээд тэрнээс өмнөх чинь бол дандаа хар зургнууд байдаг байсан. Тэгээ манай 9-р сургуульд Цэрэн Шарав гээд Орос хэлний багш өөрөө сонирхлоороо бас нөгөө нэг зураг дардаг байсан. Тэгээ яг ингээд лабораторитой нөгөө нэг ийм харанхуй өрөөнд тэгээд ингээ уулаан гэрэл асаацсан тэгээ ингээд ийм дөрвөлжин савн дотор ингээд зургнууд хийцэн. Тэгээд манай ах бас Цэрэн Шарав багшийг дагаад бас ингээд зураг дардаг байсан. За тэгээд 8-р ангиудад болохоор зэрэг сургуулийн нэг ийм ямар нэгэн одоо хонхны баяр ч юм уу ийм юм болохоор ингээд зурагчид ирдэг байсан шүү дээ. Тэгээд зураг авгаалгаад ингээд авдаг байлаа. Тэгээд өнгөт зураг нь үнэтэй болохоор бид тэр үед одоо хар зураг л аваад байдаг байсан. Тэгэл нэг ийм одоо маа дархных ингээ мэднэ нэг ийм парк руу ордог хаалга нэг ийм хүрээний хийдэ юм шиг нэг ийм хаалга байдаг гэсэн. Тэгээд тэрний ийм одоо арталт нэг юм даавуугаар ингээд зузаа нэг юм даавуугаар ингээд тэрийг тийм ингээд унгаажгаад тэгээ ингээд бид нар ингээд номхон зогсож аваад ингээд зураг авахулдаг. 16 давхрын доотлын зурагчинд за тэгээ өөрсгөний төвд бас очиж авахулдаг гэсэн. Тэгээд ангиараа ч юм уу тэгээ эсвэл одоо гэр бүл ах トゥ хамаатан саднараа нэг том одоо баяр ёслолын үеэр тэ зурагчин очиж зураг авахулдаг байсан. Ийм дурсамж байна. За ингээд манай шууд эфирийн утас 77 38 83 утас маань нэгдлээ. Хэрэг та гадаадаас холбогдох хүсвэл 77 88 88 30 гэсэн утсаар холбогдоорой. За тэгээд утсаар ярих дүрм соёлыг сануулчих. Хэрэг та яг одоо замын хөдөлгөөнд оролцож явбал өөрийнхөө олон бусдын аюулгүй байдлын төлөө хөдөлгөөний төр зогсоогоод утсаар яриарай. За мөн машиныхаа Bluetooth-д холбосон эсвэл чихвчээр ярьж байгаа, спикер дээр тавьж ярьж байгаа тохиолдолд таны яриа бүдэгхэн эсвэл царгид сонсогддог учраас эдгээр төхөөрөмжүүдээс салгаад радиогоо унтараад яриарай. За мөн сэдвээ сонсоод юу ярихад тодорхой болгочоод холбогдоорой бусад сонсогчтой хүндлээрээ. За тэгээд манай шууд эфирийн утас 77 38 83 хэрэг та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 88 30 гэсэн утас маань нэгтлээ. Эхний сонсогч 9987 дугаартаа сонсогчтой холбогдлоо. 9987. Эмжил радио байна уу? За өдрийн мэнд чухалч. За за таныг сонсож байна. За манайх бид нар чинь маань 32-ийн тэнцээнийг зурагчин байсан. За тэгэл манай том ах нь 11 сарын 1-нд төрсөн. Тэгэл манай ээж жил болгон бидний зургийг 11 сарын 1-нд заавал авахулдаг байсан. Ямар хөөрхий. Миний анхны зураг гэсэн чинь би ч 6 сар төрсөн гэхэд чи нэг 5 сартай. Манай хоёр ахныг ховцтой мөрчлөд намайг ингээ дээгүүр нэг мөрөө цамцтай мөрчлөд доогоороо шалсан. Тийм зураг байдаг. Тэгээд ерөөсөө жил болгон юу яадаг гэсэн манай ээж том ахын төсөөд. Тэр зургнууд нь одоо байдгийг. Нөгөө хар цагаан зургнууд ч айгүй гоё юм.
хадгалах цайтай юм байна. Ааха. Тэгээ өнгөц зураг гэхээр би одоо яг л ингээд одоо бодож байхад бас нэг 90 он 89 он 90 онд юм уу талбай дээр би охиныхоо шинэ жилээр нэг том бамрууш барилаад авахсан зураг байдаг байхгүй юу. Ер нь тэр үеэс өнгөц зурагтнууд гарч ирсэн болоо. Тамаа 91 онд гэхээр би нэг тэр авцаал ах тэр дүүн гараагүй манай хүүч 90 оных болохоор дүүн гараагүй байсан гэхээр 89 он юм уу 90 он л ах. Ааха. Тий. Тэгээ бид нар чи оюутан багт нөө манай сургууль чинь багшийн сургууль тэр юуны талбай одоо нөгөө багшийн дэд яг хойдол юм чинь. Тэгээ бид нар бас айгүйх оюутан байхдаа зурга тэр 25-ын тийчээ очиж зургаас авахулдаг гэсэн. Бид нар нөгөө соёлын сургууль чинь бид нар бас мөр фото хичээл ордог байсан шүү дээ. Оо бүрөө. Оо за. За. Бид тэгээд нэг зенит минут гэдэг нэг ах эгч нарынхаа аппаратыг гуугаад тэгээд их зураг бүр зургийн хичээл ордог байсан. Тэгээ манай ангийнхаа өөрснөө нөгөө фото Мартин 8 эдрээ нэг октоудаа баярлуулаад туулын эрэг мэрэг дээр их очино. Тэгээд тэнд авахсан зургууд ч одоо байдгийг. Аха. Та ингээд одоо хэдэн оны хүн юм бэ? Хэд орчим насны төлөөлөлөө ч үгүй. 65 он. Оо за. Тий, 65 оны баггүй юу? 65 оны могоо юм байна шүү дээ. Тийм могоо шүү дээ. Тий. Нүг ааш муу дайрч чинь одоо тэгэхээр чинь таны хэдний жил орж байгаа гэсэн үг үлээ? 61 жил орж байгаа. 61 жил орж байгаа. Оо за. Тэгээ нэг 60 үтцсэн байна гэдэг байгаа байхгүй юу? 60 чи 12 жил илүү. Тийм шүү дээ. Тэгээд айгу дуусгартай юм ярих болчихж байгаа байхгүй бид тийм байна. Тэгээд бид фото хичээл ордог байсан. Яг тэр манай ах ч гэсэн бас төрөлхтөг гэсэн юм чинь. Тэгээ бас нөгөө бас тэднийх юу фото манай сонирхдаг тэр яста тэр улаан гэрэл мэдлэг чинь гэрт байгаа л тэр нөгөө филонког юу гэрэл тохиолохгүй гэдэг юм хар юмд хийгээд манай ах чи юм бид нар зааж өгчээсэн бас. Тийм зурнууд байна гоё. За бүгдсэн баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За нэрээ талбай гэснээс нэр улсын нийслэл Улаанбаатар хотод орж ирэхээр талбай дээр зураг авахулдаг бас тийм бүр мод гэх юм уу жишг гэх юм уу тогтсон байдаг гэсэн. Гэтэ одоо ч гэсэн талбайн зурагчид байлээ ш. Намайг нөгөө нэг сая Алтан гац аваад гараад ирэхэд зөндөө гой зургнууд дарсан. Тэгээд нэг зураг 10,000 төгрөгөөр өгчээлээ. Тэгээд би 11 зураг аваад ирэхээр нэгийг бэлэглэн гэхлээр 5 зургийн 50,000 төгрөгөөр авсан. Тэгээд одоо нөгөө нэг хэрэг данаар санаж байгаа бол талбайн зурагчид ингээд баахан зургнуудаа ингээд наацсан ингээд нэг юм хавц шиг 50 шиг юу гэмэ дэлгэцэг билборд самбар шиг ингээд тэнгүү тэр зургнууд энэ тэр биш тэгэ хараад зогсож байдаг гэсэн. Одоо миний тэр аваагүй 5 зураг маань айгүй л тэгцэн л явж байгаа бах та одоо бодвол 10 зураг 100,000-аар авах гэхээр яг тэр үед мөнгө байхгүй байсан юм аа. Тэгээ 5 зураг л 50,000-аар авсан байдаг юм аа. За манай шоу Фериотоос 77 38 83 хэрэгтэй гадаадас холбогдохыг хүсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. За Батмөх Жумдаан гэж сонсогч маань утсан байна. Зурагчны газар хүнсний ойрын зүүн талд байсан санагдж байна. Бас их дэлгүүрийн уртхан талд билүү Баншта цайны газар байсан 24 цагийн аптек одоогийн цэцэг дүүийн баруун талд байсан сайхан шүү гэсэн байна. За хоёр дуудлага зэрэг орж ирсэн. Аль нь холбогдох нь харцгаая. За 9589 дугаартаа сонсогчтой холбогдлоо. 9589 Амбил радио. За сайн байна уу өдрийн мэнд. Сайн байна уу? Та сайн төр холбогдлоо. За сэдв сонссон уу? Сонссоо. За таныг сонсож байна. Яа зураг гэвэл одоо юу штэ би чинь 5 настайдаа нэг тийм хар зураг авахгүйсэн одоо бол ээж идгийн би болохоор энэ дордоос ирж байгаа зурагч ади ах гэдэг нэг ах байдаг. Тэр хүний байшинг тойруулаад өстэй тоосон байшингийн тойруулаад өстэй зургийг даруулж өгдөг байлаа да анги мангаараа очсон. Намар дөрөв өдрийн оцтой янз бүрийн зурагнууд одоо байж идгийг. Тэр ах маань яасан гэвэл 91 онд юм одоо анх өнгө зураг бас дарж ирсэн. Хар зургууд байх дарддаг хүн байсан. Тэгээд тэр өнгөтөр авахгүй л жаа одоо ингээд тэр эргээд зургийг харахаар ингээд будцсан юм шиг Тийм өнгөц зураг тийм харагдтiin. Тэгээд одоо тэр үед чи нөгөө нэг хос
Джеймс энэ төр модонд орсон. Тэгээд махари оролт малгай энэ төр модонд орсон үе байсан юм шиг байгаа. Одоо нийлд махари оролт малгайтай өвөл авар намар бол хос Джеймстэй л одон зургууд байж байгаа. Тийм бас гангаа хос Джеймстэй. Хос Джеймс манайхын эмгөө хос Джеймстэй. Тэгээд энэ төр авахулсан зургнууд байдгийн. Тэгээд сонирхож бас зураг угаачсан. Манайхын чинь 10 жил байхдаа би чинь 74 оны төлөөлөл ярьж байна. Ааха. Зөв. Тэгээд 74 оны бар штэ. Ядраа жилтэйгээс яваа. Үдэрсэг шот. За. За холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За. За та нарт ч өдөр ажил амжилт. Баярлалаа танд. За Бэлжины моён цэцэг өчсөн байна. Манай сансрын үлгэрийн төв зурагчин байсан. Тэн л ахуулнаа. 1984 онд охины минь санал дээр зогсож байгаад ахуулсан зураг гоё шүү гэсэн байна. Хүүш миний хамгийн анхны зураг гэхээр аав ээж намайг твэрсэн. Тэгээд манай хоёр эгч ах ингээд ах нөгөө нэг юм урт устэйсэн ганц хүүгээд угаасаа манай ах ч мөр 5 нас хүртлээр өсөө ургуулад манай ахын өсний найруулстай амар өргөн дэлгэр болж исэн гэсэн. Тэгээд би ч одоо нэг настай юм чи юугаа санах вэ? Тэгээд миний тийм үлгэдэг зураг байдаг шүү дээ. Тэр одоо би дөнгөж төрсөн гэхлээр тэр 1980 оны л зураг одоо тэр үед одоо хүүхдээ хідэн сар хүртэл ч үлгэдэг байсан. Одоо бол нэг сар хүртэл нь үлгэдэг юм уугүй шууд хувцсанд оруулдаг болцсон байлаа шүү дээ, тий. Чимбээд л үлгэдүүлээд ингээд хөрх юм малгай өмссөн. Би одоо тэр одоо нэг юм би харахаар нэг 3-3 сартаа ч юм уу тийм л зураг харагдаад байгаа юм да. Тэгээд яалтчгүй зуны зураг хувцсыг харахаар би чинь 5 сарын 31-нд төрсөн гэхээр яг зуны зураг байгаа байхгүй юу. Тэр миний хамгийн анхны зураг юм байна штэ нэрээ. За дараагийн сонсогч 9982-т дугаартай сонсогчтой холбогдлоо. 9982. Эмжил радио. Бано. Бэн за сайн байна уу? Та сайн төрөл холбогдлоо. Таныг сонсож байна? Сайн байна. Би нэг өөрийнхөө юу ярьж миний одоо ингээд бүх ингээд багийн одоо дөнгөж төрсөөс хулаад 3 нас хүртэлх ингээд бүх бичлэг үүдэх байхгүй юу? За. Манай айгүй орчин үеийн хүн биш та. Бичлэгтэй. 94 онд байхгүй юу? За нөгөө нэг видео камераар бичээд престок дээр үздэг байсан мөн үү? Тэр үе юу? За. Тийм нэг тэгээд нэг харахаар ингээд амар нэг том дөрвөлжин юм хайсан дотор нэг камеруудаа ингээд хийждэг байсан. Тийм тэгээд намайг ингээд бүр ингээд том болтол ингээд бүх бичлэг ингээд гихт байсан тэр бүх бичлэгүүд ингээд престокн дээр ингээд одоо ингээд хоол болцсон ингээд байждаг байхгүй. Тэгээд ганц минийх ч гэлтгүү тэгэл одоо манай нүг хамаатан гээл имээ өвөө гээл ер нь бүх хүмүүсийн ер нь тэр зураг бичлэг яг тийм престокны яг тэн дээр ингээд бүх хадгалагдаад үлдчихсэн. Тийм тэгээ манай өөрөө нөгөө нэг жоох юм бичлэг хийх дуртай зураг авах дуртай байсан болохоор ер нь бол хийжсэн юм шиг байлээ. Эндийг хоббитай байсан. Тэгээ одоо ингээд том болчиход ер нь жоох үдэж мүзэхээр сайхан дурсамжтай л байд. За холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. Баярлалаа. За бид нар ч одоо яаж исэн бэ? Хамгийн анх тийм бичлэг гэдэг юм чи 2002 онд их сургууль төгсөхдөө бичлэг хийж исэн юм уу да одоо бодоод байх нэ 10 жилийн хонхны 2 маярын бичлэг гэж байдгүй байсан шиг санагдаад байна. За сууд ундрах маань ицсэн байна. Талбайн тэнд байдаг Конико орж зураг авалгадаг байсан. Готлын хоёрын тэнд Фужи фильм гэж байсан. Өмнө нь бол талбай дээр л ахуулдаг байсан доо. Тийштэй нэрээ би ч нэрээ сүүлд 2004 онд нөгөө Canon брендийн зургийн аппараттай болоод нөгөөдхөө станерэ хайр наргуу Gasmas Blanc-ын дуусгаж угаалгамаар байна гээл. Тэгэл нөгөөдхөө одоо миний ер нь альбом дахь зургнууд яг миний ерөөсө битүү яг тэр үеэр дүүрсэн байт юм шүү дээ. Нэрээ яг стокой сонин содонд орсомж хаваалцчихлаа шүү. За манай шууд Фериутаас 77 37 3883 хэрэвтэй гадаадаас олгохыг хүсвэл 77 77 8830. За Улаанбаатар хотод 11 цаг 25 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар автомашин авах гэж байгаа бол Simple-ээр аваарай гэдэг автомашиныхаа зээлээр Simple хамтран ажиллаж байгаа. За хэрэвтэй автомашин худалдаж авах гэсэн чинь яг одоо санхүүгийн боломж чинь хүрэхгүй байгаа бол анхаарлаа наашаага төр хандуулж байгаарай. За Simple app харилцагчдаа автомашины зээлийн
үйлчилгээг цаг алдалгүй шуурхаа, хялбар, зам ухаалгаар хүргэх зорилготой үйлчилгээгээ санал болгож байгаа. Тэгэхээр яасан бах нь харилцагчдынхаа санхүүгийн нөхцөлд тааруулан хамгийн боломжит өндөр дүнтэй зээлийн эрхийг тооцоолж хамгийн боломжийн хүүг санал болгож байгаа. Тэгэхээр танд автомашин худалдаж авах хэрэгцээ байгаа бол яг одоо Simple Abata-та тус зээлийн үйлчилгээг авах боломжтой. За Simple-ээр надаа 29 сая төгрөг гарсан гэсэн чинь над руу хувь чадвар нэг хүн асуусан байсан. Яаж 29 сая гарсан бол? Энэ ингэ штэ одоо эн чинь нөгөө ухаалаг ингээд та угаасаа ингээд эхлээд татаад авчин та хэрвээ Apple брендийн утас барьдаг бол App Store-оос Samsung болон бус брендийн утас барьдаг бол Play Store-оос татаад авчин. За тэгээд баахан ингээд ресторан дугаар муугаар яасан ингээд асуусан асуултанд нь хариулаад за ингээд татаад авчлаа. За тэр татах процессоос нэлээд юм болно. За тэгэнгүүтээ татаад авангууд ингээд зээлийн эрх тогтоох гээд байж гин. За тэрэн дээр ингээд дарангууд эн чин ингээд угаасаа таны нөгөө хур системээр те юу чинь ийм Монгол юуруу чинь ороод та одоо зээлтэй юм уу, цалингийн зээлтэй юм уу, машины зээлтэй юм уу, өөр одоо бас ямар зээл байгаа ч гэдэм үү, эсвэл таны эргэн төлөлт ер нь хэр байсан одоо төлөлтөө хийхгүйгээр ингээд нөгөө Монгол банкны харж хасаалтанд орсноо морсноо гэдгийг чинь судалж агаад окей нийгмийн даатгалаа яаж төлдөг юм үлдээ ингээд энэ чинь ингээд бүх юм чи автоматар ингээд судалж байгаа шүү дээ. Тэнгүүтээ окей танд одоо ийм төгрөгийн одоо зээл гарах боломжтой байна л гэж тодорхойлоод гаргаад ирж байгаа. Ер нь бол тэгэхээр надаас асуух ш танаас өөрөөс ч л хамааралтай гэсэн үг байна шүү дээ тийм ээ. За тэгэхээр таны санхүүгийн нөхцөл тохируулсан хүү 2.5-аас 3.1% байгаа. За тэгээд зээлийн өсөлтийг бол 2-8 цагт шийдвэрлэж байгаа. За эргэн төлөх хугацаа нь урт буюу 96 сар хүртэл гэж байгаа чинь 8 жил гэсэн үг шүү дээ тийм ээ. За хамгийн гол нь таны цаг, мөнгө, энергийг ер нь бол хэмнэх гээд байгаа. За тэгэхээр та илүү дэлгэрэнгүй мэдээллийн 8881 1943 гэдэг утаснаас аваарай. 8881 1943. За Simple гэж хичээд Facebook руу нас орох боломжтой. За тэгээд нэг удаа татаж авчаад нэг зээлийн гэрээ цаасаараа хийд юм аа. Тэгэхээр та 22 автодлааны цогцлбарын Автоком төв дээр, Дааврын автодлааны төв дээр, Ярамгийн Horse Motors төв дээр, за Уранган Park Rivera худалдааны төв дээр, Дүнжин гараг төвийн хажууд Sunrise Office-таас очих боломжтой байгаа шүү. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар автомашин авах гэж байгаа Simple-ээр аваарай гэд автомашиныхаа зээлээр Simple хамтран ажиллаж байна. Баярлалаа. Манай шууд эфириутаас 77 77 38 83 хэрэгтэй гадаадаас олгохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. Дараагийн сонсогч 80 17 дугаартай сонсогчтой холбогдлоо. 80 17. Энжел радио байна уу? Сайн байна уу? Та сайн өдрөд холбогдлоо. За таныг сонсож байна. За. Сэдвээ сонссноо? Сонсоо. За. Сонсож байна машин. За яриараа сонсож байна. Тэгээ одоо миний ахгүйсэн хамгийн анхны зураг гэвэл би нэг ой гараа марантай л байсан шүү юм аа. За. Гэр бүлийн зураг тэр аав хүү дээр голцсон юм нэлээ. Өмсгөө тандсан зураг үйти. Тэгээс одоо тэрнээс хойш тэгээс дамбар гарцсан баг. Одоо ч өөрөөс бүр дамбар гарцсан шүү дээ. Facebook-оор дүүрвэл. Та бид нар ер нь бол нөгөө дээр үеийн зурагчны газрын талаар л ярьж байгаа юм л да. Та хэд орчим насны төлөвлөлт билээ аа. Би өөрөө хөөрөнгөд төрж ирсэн 12-т. За. Тэгээ манайд одоо нөгөө ордорын төвшөд нөгөө юу гэдэг чинь банкны зураг авахгүйдэг. Тэгээ тэр үед одоо тэр манай өөрөнгө чалтуу гэдэг зурагч юм байсан. Одоо өөрөнгө хүмүүс чигээр амтахгүй. За. Ер нь антаа бол тэгэл ер нь тэр хүн хийдэг байсан баха. Ааха. Ер нь ихэнх тэр юм дагуулсан баг. За. За холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За тэгээ үзүүрчтэй би чинь юм шүү дээ. 77 хоног шүү дээ. Тэгэхээр ямар жилтэй гэсэн үг вэ? Могоо штэ. За баярлалаа. За бас одоо 49-ний жил орж байгаа юм байна шүү дээ. Тий. За. Йоо хөгжилтэй байсан. За. Йоо илэг аваач. За. Манай памбаг ороод ирсэн байж тээ ингэнэ. Дарханд нөгөө театрын урд 9 давхрын хажуу талын зурагчин байлаа. Бас Солон гэж зургийн студид байсан штэ. Өөр дархан тим зурагчны газар байдаг байсан юм уу гэрлээ ихчээ гинэ. Чи бүр намайг 10 дугаар анги төсөж явах дөнгөж төрж исэн юм чин тэр үйлсгийн төв мөвийн зурагчны газрыг яаж мэдэх вэ минийхөө. Солонгоч нь бол шинэ ороолын 1-р байшиндээс одоо ч гэсэн байж ч баг магадгүй шүү байгаа хаа. Одоо хүмүүс нөгөө нэг уран сайхны зураг, гэр бүлийн зураг, жирэмсний үеийн зураг гэд тэднийх рүү орж ахуулаад байгаа харагддаг. 9 давхрын хажуу талынх чинь болохоор автобусны цагаан буудал гэж байсан уулан тэр чинь тэгээд дараа нь тогтчуулаад түүц болгоо, супер түүцэн дараа нь зурагчин болсон шиг санагдаж байна. За дараагийн сонсогч 99 73 дугаартай сонсогчтой холбогдлоо. 99 73.
За, Эмжил радио. Бан сайн байна уу? Сайн байна уу? Та сайн өдрөл холбогдлоо. За, таныг сонсож байна. За би хороололд өссөн юм уу? 3 дугаар хороололд. За. Тэгээ 3 дугаар хороололд мянган нэрийн барааны хажуу талд нэг зурагч байдаг байсан. Тэр зурагч болохоор нөгөө нэг юм юутай за хүмүүс бараг бүгд л мэдэх байх та нэг андангийн сүмийн хаалганы тийм харин тийм ээ. Харин тийм. Нэг тийм дав булгачдаг байсан тий. Тэгээд нэг юм баган магантай тийм зураг байдیں۔ Би ч одоо нэг за 7-8 сартаа байхдаа авахулж байсан юм анх. Тэгээд тийм зураг байдгийн. За. Тэгээд нэгдүгээр ангид байхдаа би бас яаж байсан юм манай нэг Үсгэлийн баяр болдог штэ. Тэр үед би 4-р сургууль сурдаг байжгаад 90 онд Үсгэлийн баяраа хийсэн чинь Монгол телевизийн манай багшийн нөхөр нэг Монгол телевизэд ажилладаг болоо тэнд нэг Үсгэлийн баяраар бичлэг хийгээд тэгээд мэдээ зэдэгээр гаргаад. За. Тэгээд анх нэг зурагтаар гарч үзчихсэн. Та ч одоо хэдэн оны төлөөлөө лээ? Би ч одоо 83 оны хальтаа. За 83 оны гахаа юм байна. Өнөөдөр ингээд сууж энэ. Жил таагаад явж байна. Тэрнээс хойш одоо би баг жил дараалсан юм уу яад гэдэг байнгал нэг зурагтаар гарсан хүн байдаг шүү дээ. За. Од юм байна. Харамсаргүй тохиолдлоор дандаа гарна л та гэхдээ. За. За, холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. За, манай шууд эфириутаас 77 3883 хэрэг та гадаадас холбогдохыг хүсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. Өнөөдөр бид бүхэн хамтдаа дээр үеийн зурагчны газрын талаар дурсамжаа олцож байна. За, талбай дээр урнаа хөдөөгөр явуулын зурагч явдаг байсан. Ард нь хивсээр зогсоож байгаа л авдаг гэсэн энэ бас өстой гоё дурсамж байна штэ тий. За, дараагийн сонсогч дасарчлаа. Манай шууд эфириутаас 77 3883 хэрэг та гадаадас холбогдохыг хүсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. Өнөөдөр бид бүхэн хамтдаа дурсамжаа авалцдаг пүрэв гараг болгоно. Тэгээд дээр үеийн зурагчны газрын талаар ярьж байна. За, манай нараа шагдраа өвчтсөн байна. Хойноос Фэд 2, Фэд 3 аппарат авчираад ахыгч хоёр их зураг авдаг байсан. Гэртээ зураг угаагчтай авсан зурагнуудаа угаагаал зураг угаагчийг өвличэтэл өсгөгч гэдэг байсан гэсэн байна. За, хоёр дуудлага зэрэг орж ирсэн. Аль нь холбогдох нь харцгаая. За, гадаадас 7782-тай IP дугаар орж ирсэн. Эмжил радио. Байна уу? Үзмэн хүрдээ байна уу? Сайн байна уу? Та сайн өдрөл холбогдлоо. За, хаанаас холбогдож байна хөө? Сингапуроос холбогдож байна. Жундаги. Ядаргатай. За. Дархны худлааны төвийн 2 давхарт зураг авахулж исэн гэсэн нь түрүү. Яг хүүхэд насных гэх юм бол бүр бас нэг 3-4-т үеийн зураг байдаг байхгүй юу? За. Тэрний дараа нөгөө бид нар ч 6 сарын 1-нд ингээд аав ээжийн албан газрынх ингээд хүүхдийн парк дээр очиод тэгдэг байсан. Тэгээ найзуудаараа нэг бол хамт явж байгаад бөөнөрөө хүүхдүүдтэй хувц авдаг байсан юм уу мэдгүй бид нар ингээд баах эжлэгэн парлаачтай охтууд юм том лент зүгцэн. Тэр ингээд эжлэгэн парлаачаар ингээд игнүүл зогсуулж зураг мураг даардаг байсан байхгүй юу? Би нэг 90 оны дунд үеэр 95 6 онд л баг. Хүй чи надаас дүү юм уу? Гүү үсттэй хоёул уу үсттэй. Ойролцоо ер нь бол ойролцоо штэ. Тэгээд 90 оны дунд үе гэхлээр тэнд худлааны 2 давхар зурагчин байдаг байсан тий нэрээ. Тэгээ би тэнд ордон цагчин жилээ нэг хүн нэг ихч давхар гэл нэг зурагчин тэгээ бас цагчин хийдэг байсан санагдаад байна. Тийштэй угаасаа ингээд цагчин, үсчин, гуталчин, зурагчин ингээд худлааны төв гэдэг утгаараа бүх юм нэг дор байж идэг байсан штэ тий. Тийм тэгээ 2 давхар би нэг удаа зур би тэр өдөр шинэ куртэг өмсцөө явж исэн байхгүй юу? За. Тэгээд зураг мурга авахулна гэж бодоогүй зур санаандгүй явж байгаа тэр зурагчин дээр ороо хар цагаан зурагт аруулаад
Мөндө тааруулаад хар цагаан зураг даруулсан байх. Ааха. Тэр үед чинь бид нар чинь сөдөн хүртэгээр модонд орж ирсэн те 91 92 он 5 мав дугаар ангид ороод сөдөн хүрдэг хүмүүсөө хүүхч хамгийн ганган тэгээд сөдөн хүрдгэн дээр үүргэвч өөрөө тэгээд ингээд үсээ тайруулж байгаа юм бол баясагийн клипний их шиг үсээ тайруулж байгаа юм бол за тэгээ бүр тасарсан кул охин болдог байсан шүү те. Тийм тэр үед чи баг бүгдээр үсээ тайруулдаг байсан. Яа. За. Зураг даруулчаа би уулан зураг 2% зураг авсан байхгүй тэр зурагчнаас 2%. Тэгээд сүүлд нь баг бүр аим нэлээ удасны дараа манай ингийн бандныг өдөр бүр ингээ анги дотор орчихсан амар чанга заяо. Хөө тэнгээ чи тэр зураг авах юм бол зураг аваач авч чадахгүй мөнгөгүй бол яг зураг даруулт юм оруулах. Би бүр анги тэр эвгүй л доо ороод нүүр мөр улаагаад заяо. За би авсан гэх хэрэгтэй. За. Нөгөө юун дээр зурагчин дээр яваад очиж яг нөгөө зурагчныхаа ингээ гадна талд ингээд ёстой нүг ингээд энэ нэг юунд одоо юу үзүүлэн гэх юм тийм юун дээр ингээ миний зургийг бүр ингээ тоомоор ингээ тавьцаа. Ааха. Ихтэй би зураг авчиж яа миний зургийг ингээ тавьчих ингээ гэсэн чинь гой гарсан хүмүүсийн зургийг ингээ тавьчих авсан хамаагүй гой гарсан болохоор ингээ тавьсан байгаа гэж. Тэр амар од болж ирсэн. Тэрнээс хойш зураг авах болохоос хичээд байт шүү дээ. Яа хөөжилтэй юм аа. Нэг бас нэг бид нар ингээд нэг хэсэг ингээд тэр чинь одоо 90-ад оны сүүл 2000-ад оны ихээр л нэгц юм а. Вьетнам зурагчны газар гээ тэнгуүтэй ингээд нэг юм дээр үеийн хадагтай ийм хувц янз бүрийн хувц өмсөж жоод тэгээд бүр тэнцэнэ ингээд мейкап мап хийлгээд ингээд зураг авахулдаг нэг мод гарсан штэ тий. Тэгээд тэр миний санджаар одоо яг энэ бүхий өргөөний тэнд нэг тим зурагчны газар байдаг гэсэн баггүй юу. Нэг дээр үеийн нэг ийм хуучин ногоон байшин дотор яг зам дагав. Тэгээд тэнд нэг авахулсан миний нэг тим зураг бас яг ингээ амар явсаа тэр. Яа, инээд өрөөд байгаа юм бодсон чи. Яа, айл болгоны альбом дотор баттараа нэг тийм хадагтай хувцастай зураг байдаг те. Надад бэдэст. Яа, хөөжөлтэй юм аа. Дитэн зүүцээ яваас те. Яа, за тэр үед өөрийгөө л ордны ахаатан гэж бодоод ахуулдаг гэсэн баг та. Би нэг хятад хувцастай тийм тухайд дүүплүүд нь бүгдээрээ надад томдоод. Тэгээ нэг томцсон дүүпл надад нэг таалагдаад ирсэн дүүпл ингээ надад томцсон. Тэгээ томцсон ч гэсэн өмсөд авахулсаа одоо ингээ тэр гулан бүр ингээ хоошоо ингээ займаа гарсан мэт. За холбогцсон баярлалаа. Гоё дурсамжаа хаваалцчихлаа. За өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За Улаанбаатар хотод 11 цаг 38 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар Give to Health гэсэн Туркийн Ocean brand-ийн Magni хамтран ажиллаж байгаа. За харагдах байдал нийнэ савлгааны юм байна. Ийм савлгаатай, мөнгөлөг савлгаатай гэсэн үг шүү дээ, тийм ээ. За дотор нь болохоор ийм ингээд усанд найруулж уудаг байгаа. За Ocean brand нь Турк улсын тэргүүлэгч брэнд бөгөөд тус компани нь 2004 оноос хойш байгалийн гаралтай түүхийд ашиглан хүний бие тустай нэмэлт бодис агуулаагүй бүтээгдэхүүнийг Give to Health гэсэн урайтаагаар хэрэглэгчдэд санал болгосоор ирсэн. За магниг өдөр тутамдаа хэрэглэснээр сайн унтаж амархаас эхлээд булчингийн үйл ажиллагааг дэмжиж ясны сэрэг жилдээ сэргийлж өгдөг. За би одоо жишээлбэл фитнест явж байгаа учраас заавалчгүй нэмэлтээр магний удаа тэгэхгүй л одоо ингээд одоо шүрмэс татгаас өсүүлээд ер нь бол их хэцүү. За тэгээд хүний бие магниг үйлдвэрлэдэггүй учраас тогтмол нэмэлтээр авч явах хэрэгтэй. За тэгэхээр Ocean brand-ийн магний цитрат агуулсан өндөр шингэцтэй, бие дамархан шимэгддэг. За нунтаг хэлбэртэй усан дуусгах чадвар өндөр учраас хүт усанд ч найруулаад уух боломжтой байгаа. За нэмэлт чихэр бол агуулаагүй. За Ocean brand-ийн энэ магнийн өндөр чанартай эрдэс болон магний давсыг ашигладаг бөгөөд энэ нь биед сайн шингэж эрүүл мэндэд олон талын ашигтай байх нь байна, тийм ээ. За, дээрэс нь
та яг одоо яг аль бие усныхаа нэмж төлөөлөгчтэй бол 88 58 13 11 88 74 13 11 гэдэг утсуудаар холбогдоод илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. За бүх сүлжээ эмийн сангаар худалдаа авах боломжтой байгаа шүү. За тэгээд энэ брэнд маань өөрөө 135 гаруй жилийн туршлагатай, өндөр цэвэршилтэй эрдэс давсуудыг үйлдвэрлэдэг юм дэлхийд тэргүүлэгч үйлдвэрлэгч байгаа шүү энэ брэндийг үйлдвэрлэгч маань. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Туркийн Ocean брэндийн Magni Gift to Health гэсэн утгаар хамтран ажиллаж байна. Баярлалаа. Дараагийн сонсогч 9929 дугаартай сонсортой холбогдлоо 9929. Амжилт радио. За өдрийн минь гэрээтэй бол найруулагчтай өдрийн минь төргий. Баярлалаа. За та сайн өдрөл холбогдсон. Сэдвээс сонсон уу? Сонслоо. За таныг сонсч. Тэгээд манай аавын найз улсын филармоны хөгжимчин байлаа. Нэг үлээвэр хөгжим дардаг хөгжимчин Банзрагчгийн ах маань хороололд зурагчин нийцсэн. За тэгэл нэр жил болгоно л нөгөө ах дээр очиж зураг авах болдог манай аав чинь. Бид давууллаа цалингаа буунгууд. Тэгээ нэг удаа нэг басны цалин бууцсан байсан чинь нэг цасан шуурхтай өдөр таарад. Тэгсэн чинь аав одоо цалин бусаа хэдүүлээс нэр кино үзнэ өргөө кино театрт гэл. За тэгэл кино үзэх гэсэн чинь кино нэшлэх болоо гэсэн чинь аав одоо зураг авахгүй л онзаах дээр н ороод. Амар цасан шуурхтай өдөр. За миний бүр ингээ хацар нөгөө шуурханд нь усаагаад ингээ пимбигээ. За тэгсэн чинь аав дээш нөгөө хороол руу манах цаавдар хороол дээш хороол руу алхаж байгаа байхгүй юу. Цалинууд яг тэр зураг авахгүй ч юм манаа. Ёо тэр зурган дээрээс нь тэр би бүр амар ууртаа авахгуулаад би ийм муухай царайтай хүртцээ ацтай авах юм уу гэдэг чинь 8 дуурайг. За яа тийм бэ дурсгалтай миний охин гэ. Та одоо тэр зургийг харахад бүр инээ түрээд идэв ш. Гэтэл нэр ингээд зураг юм да тий. Наа мулаатай. Тэгээд тэр зургийг авч үзээ гэсэн чинь алга утсан байсан нэг өдөр. За. Тэгээд дараа нь өстө зун талбай дээр явжсэн чинь нэг зурагчин зум болсон юм аа хавар юм байна. Та нэг ийм зураг авахгүйж би ингээд таныг харсан зайгүй гоё авах юм шиг. Ямар зураг гэсэн чинь панерын дээр нөгөө Монгол хотны зураг ингээд зурцсан. Нүрийг гаргацсан. Зөвхөн нүрийн цол гаргацсан. За тэгэхээр нь одоо хөгжчихсэнгөө заа гэж авахгүйсэн чинь бас нэг хавар миний ингээд хацар жоо ягарсан салхиад. Тэгээд зураг авахгүйсэн чинь нөгөө зурагч маань надад гоё дурсгал гэж зураг өгсөн. Тэгээд би ингээд дурцсан ба гэсэн чинь дараа нь хүүхдүүд хүү чиний зураг ста талбай дээр дүүрэн байна тий. За чинь манайс нөгөө Монгол хатны зураг панерын дээр одоо ингээд зураал нүрийг гаргаад хүмүүсийг татах зорилгоор миний зургийг авангуудаа нөгөө хүмүүс одоо ингээд энэ юун дээр ингэж ахуулаад ингэж гоё гарна марна гэд бас нэг тийм дурсгалтай зураг байдаг юм. Нэг 100 цанга талбай дээр миний зураг аялсан. За. Тэгээд дөрөвдөр ангитай бас нэг Баянгорын аймагт очиж амраад бас нэг цэ зураг хэрэгтэй гээд. За тэгээд цэ зураг очиод авахгүйсэн чинь бас Баянгорын аймгийн ямар ч юм бэлээ нэг хүндэт самбар дээр хатагдсан явж байт юм да. За. Инээдтэй тэгээ одоо бодохоор яг жоохон фотогийн гайгүй юм байна. Тэгээд Баянгорын аймгийн зурагчин дээр өстө нэрэ чиний зурагчтай нэрэ хитэн шилжингээл хатаатай байсан гэл. Тэгээд хөөрхөн дурсамжтай байх. Нэвтрүүлж колlegч гэдэг муу юм уу? Яа мөн байна. Таас юм ба. Тэгвэл та ч угаасаа би таны одоо байгаа зургийг чинь Facebook дээрээс хараад вау ямар гоё ихчвэ гэд тэжээсэр та угаасаа фотогений чинь хөөхөн шүү. Баярлалаа. Ямар ч хэлсэн тэгээд тэр Бамзрагч гэдэг одоо ч хөөх юм сайхан байсан да. Улсын филармонд үлээвэр хөгжим дардаг ах маань тийм зурагчтай. Тэгээд аав маань насан юу болсон ч ихэл би хүүхдүүдэд төрөнгүүт нэг хүргээл бас тэр ах тэр очиж зургийг авахгүйдэг тийм сайхан дурсамжтай тэр зурагчингаас салдгүй л байсан. Та за оноо хэл. Би юу? Чи таалга тий. Би ямар ч юм миний жилийн мэдээг үл мэдхээр байгаа Facebook дээр минь байгаа. За. Тань нэмэрхтэй. Тийм билүү нэрээ. Би ч одоо таныг 50 хүрэх гэж байгаа л гэж бодоод байдаг гэсэн шүү дээ. Ямар ч юм 50 нэмэх болцсон гэсэн. За. Ажилтнаа. За өдрийг сайхан өнгөрүүлээрэ. Гоё шүү, цоглог шүү та. За. Бадамд орж буян тогтохыг сонсч утсан байна. Манай 2 дугаар 40 мянгатын хуучин хоршоолол клубын урд 2 дугаар байрны нэг давхар замруугаа харсан зурагчин байдаг байлаа. Одоо тэр зүг очилгүй бараг 10 гаруй жил болжээ. Ангиараа хэсэг найз нөхдөөрөө аавтайгаа дүүтэйг авахсан зурагнууд одоо ч би гэсэн байна. За дараагийн сонсогч 2 дуулга зэрэг орж ирсэн. Альтны холбогдохноо харцгаая. За 72.1 дугаартай сонсогчтой холбогдлоо. Гадаадаас холбогдсон IP дугаар. Амжилт радио.
Сандано. Ёо холбогдсон уу? Өдөө минь дээ. За, хин бэ? Солонгостоос оюутдаг байна. За. За. За, сонсож байгаа яриа. За миний хамгийн анхны багын зураг гэхээр чинь 3,000-ийн зураг хийсэн юм уу? Дээр үед чинь нөгөө ангиара зургийн ирэл авахгүйсэн гэж форумтойгоо зургнууд авахгүйдэг шүү дээ. Юун зурагчинд авахгүйсэн зураг болохоор нөгөө нэг 97-8-нд нөгөө миний хөрөг гэдэг нэг юм тэр хавийн баг ажлынхан тэр хавийн бүх хүмүүс авахгүйдэг байсан нэг өмнө палаж өмсөөл цэцэгтэй тийм зураг үйдгийг. Тэр нь хаана идэг байсан? Тэр нь 13 дугаар харуулсан бүхэн өргөний тийм. Миний яриад байсныг яриад байна шүү дээ тий. За тийм тэнд. Тийм. Тэр хайртай байдаг байсан. Гэхдээ тэрийг бол манай ажлын огтуд захгүй л их гоё юм байна гэж тэр чинь нөхөр мөхрдөөс жолоогүй байсан шүү дээ. Тэгэхээр очиж бөөнөрөө ингээл дараа найз огтудаараа найз ажлынхантайгаа ингээд авахгүйж ирсэн. Тэр их хамгийн анхны хөрөг зураг тэгээд Сурмын палажтайгаа цэцэгтэйгээ ганцаарх нь тэр одоо их л гоё л байсан юм шиг байна. Тэгээд зүйл болохоор санамсаргүйгээр ихчийн хүүхдүүдийн зургийг авахгүй байгаа санамсгүй чи зураг авахгүй тааж гин. Би бэлтэж ирээгүй шүү дээ. Гэхдээ бэлээд ах юу байсан зүгээр л авахгүйчих гээд авахгүйсэн чинь одоо тэр миний хамгийн хайртай 25 насны зураг байхгүй юу? Нөгөө хараг хөрөг зураг гэж яддаг шүү дээ. Саяны төвөргөний одоо ус байдаг нөгөө буруу үеэрээ дамжсан тэрнэт мэдгээд зурагчин байдаг ус. Одоо бодроо гэж зурагчин байгаа. Яг охтууд нь ажиллуулж байгаа. Тэгэхэд санамсаргүй авахгүйсэн зураг ер нь цаанаас гоё юм. Дээрээс нь нөгөө хар зураг утгаараа тэр юм уу аюу гоё миний ганц хайртай зураг байхгүй юу. Тэгээ одоо манай охин 25 нас хүрч байгаа болохоор би охиныгаа хүсээ чи түрүү жил хийжсэн гэсэн чи ээж 25 хүрчиж болно ихээр энэ сар сануулсан чи тэгин би заавал очиж авахгүй л гэхдээ яг тань шиг яг свитерийн өмсөө яг тань шиг авахгүй л гэдэг үсээ тайруулж чадахгүй байх гэж байгаа байхгүй юу. Тэр бас одоо бол утсаараа бол бид нар чинь хар зурагт өөрсдөө ч бас хар болгоод авахгүй шүү дээ. Гэхдээ яг тэр мэрэгжлийн зурагчин гэдэг үүднээс шал өөр байгаа. Хүний өөг дараад тий. Ямар нэг өөг дарж айгу гоё авдаг. Одоо тэр миний хамгийн хайртай зурагчаа. Зураг үйдэг. За. За холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа бүгдэнд нь. За баярлалаа. Баярлалаа. За манай наран шагдрагч маань утсан байна. Хотод Porsche намжил гэдэг зурагчин байлаа. Бидний үеийнхэн мэдэндээ манай анги 10 төгсөлтийн монтажа хийлгсэн. Сая шинэ жилээрээ манайхан бараг бүгдээрээ тэр монтажиндаа 900 дургу муухай гарсан гэж хэлсэн гинэ хүүдээ. За одоо бол утсан ахгүй орж ирсэн комментууд уншиж жаад нэвтрүүлгээ дуусгая да. За Инхвэр Гамбат гэд сонсогдсон байна. Хороолын өргөө дээр их зураг авахулдаг байлаа. Бас 1000 нэрийн бараан дээр бас нэг зурагчин байдаг байсан гэсэн байна. За цогоо цэнда явш гэд сонсогч хүсгэлийнхэн бүгд ардаа усан онгоцтой фонто зурагтай ш гинэ. Йоо нэрэл тих байх та тий. Нөгөө нэг Сүхбаатар хөлөг онгоцныгоо тэнд очиод авахулдаг байсан бах та тий. За бямтарч мөнгөцтэй гэдэг сонсогдсон байна. Цэцэрлэгт байхад хөвгүүд нь баатрын хувцастай, октод нь хатны хувцастай урдаа гараа зөрүүлж барьж агаад зураг авахулдаг байсан штэ гэсэн байна. За бас сүүл талбай дээр зургийг нь аваад аппаратныхын доороос гарч ирээд салхин сэвч хатаагаад шууд гардаг нэг тийм зурагчингууд зургийн аппарат байсан тий. Тийштэй нэг хэсэг бас тийм зурагчин бүр амар модонд орсон штэ тий. Тийштэй нэрэ. За төмөр хүлэг гэдэг сонсогч 1994-өөс 96 оны хооронд би өөртөө зурагчны газар зурагчин байжээ. Зураг авдаг, угаадаг байлаа. FET2 аппараттай гэсэн байна. За болроо насагд орж ихчийнхээ хувцсыг өмсөж яваад зураг авахулж угаалгаад дараа нь баригдаад хөвгчлөлтөө Йоо, нам баригдсан байна штэ тий. Йоо, за. 98 оны үед мөнхөө баярсаахан гэж сонсогдсон байна. Хосолдог зураг модонд орж байсан штэ. Дээд буланд нь давхар гардаг гинэ. Бас тэгдэг байсан мөлий. Энийг өстой санахгүй байна. За. За өнөөдөр өстой гоё дурсамжаа хаалдаг өдөрт би үнэхээр дуртай. Үнэхээр гоё дурсамжууд хөвөрдөг. За тэгээд талбай дээр 20 жил зурагчин исэн Sony Gamba гэж ах байсан да мэдхүү гэсэн байна. За гоё яна ингээд үнэхээр гоё дурсамжуудаа бүгдээрээ сайхан хуваалцлаа. Тэгээд ер нь бол ингээл зураг л үлддэм байх штэ тий. Одоо миний тэр нэг 24/5-гийн нэг юм
барын зурагтай 90 палаж өмссөн цагаан пальто гуталтай тэр чинь яг миний ингээл 24 5 настайгийн л зураг. Тэгэл яг нөгөө өөрөө аппараттай болчвол тий зураг авахуулаад угаалгадаг байсан үе. Тэгээ одоо тэгэл ингээл зураг л залуу насын маань мөнхөлж үлдсэн байна штэ тий. Гоё. За энэ үрээд 2025 оны 4-р сарын 24-ний пүрэв гарагийн та сайн нэвтрүүлэг радион 3-р студиэс та ганцаараа биш гэсэн уриатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар автомашины зээл авах гэж байгаа бол Simple аваарай гэдэг автомашиныхаа зээлээр Simple за мөн Turkey Ocean брендийн Magni Gift to Health гэсэн уриатаагаар хамтран ажиллаа. Баярлалаа. Өргөжлөл эрхэм сонсогчдаа Цабрыхинд явдаг радио мэдээг хүлээн авч сонссны дараа өдийн хачир нэвтрүүлгийнхаа шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын Амжилт радио 88.3